Сайн бацгаана хүүхдүүдээ багш нь өнөөдөр математик хичээлээрээ өгүүлбэртэй бодлого бодох аргачлал буюу өгүүлбэртэй бодлогыг бүгдээрээ бодцгоё. За, номер 1. Хоорондоо 1200 км зайтай хоёр хотоос өглөөний 8 цагт хоёр суудлын тэрэг өөдөөдөөсөө хөөдөөлж нэгэн цагт 55 км, нөгөө цагт 65 км яваад уулзжээ. Тэд хэдэн цагт уулзсан бэ гэж. За, А хот, Б хот. За, 1200. Энэ хоёр хотын хоорондох зай нь 1200. За, тэгвэл нэг машин А хотоос гарч байгаа машин 1 цагт 55 км, Б хотоос гарч байгаа машин 1 цагт 55 км явдаг юм байна. За, тэгвэл хоёулаа 1 цагт 55 65 юм бол энэ хоёрын 1 цагт нийлээд хэдэн километр явдгийг олъё. За, энэ хоёрыг нэмэнгүүт 120 км гарч байна. Тэгвэл 1200 км-ийг 1 цагт 120 км-ийн хурдтайгаар хэдэн цагт туулах юм бэ? За, тэгвэл 10 цаг тийм ээ. За, өглөөний 8 цагаас гарсан юм чинь оройны 18 цаг буюу 6 цагт. 10 цагийн дараа чинь 6 цаг болох нэ. За, өгөөж компани 1 цагт 1800 уут тэргүүн түүнээс 5 дахин их арцтай бов, арцтай бовноос 6 дахин бага зүсмэл бов уудалдаг бол 9 цаг ажиллавал бов тус бүрээс хэдэн уут бов гарах вэ гэж. 1 цагт за тэргүүн нь 1800 уут гардаг, арцтай бов нь 1800 5 дахин гэсэн учраас үржүүлнэ. Зүсмэл нь арцтай бовыг 6-д хуваах нэ. Тэгвэл 9 цагт. За. Тэгвэл 9 цагт хэд юм бэ гэдгийг олъё бүгдээрээ. За, 1 цагт 9000 уут арцтай бов, зүсмэл нь 1500. За, 9 цагт тэргүүн 16200 арцтай бов, 81000 уут, зүсмэл 13500 уут гардаг байх. Нэг үхэрт 85 литр, нэг тугалд 36 литр ус хоног тутамд өгдөг бол 6 үхэр 3 тугалд 10 хоногийн турш бүгд хэдэн литр ус өгөх юм бэ гэсэн тийм үү. За, нэг үхэрл 85 литрийг нэг хоногт уудаг гэхээр яах нь вэ гэхлээр 6 үхэр маань 10 хоногт хэдэн литр ус уух юм бэ гэдгийг олчихно тийм ээ. За, нэг хоногт хэд уух юм бэ? Нэг хоногт уусныгаа олцохоор 10 хоногт хэд уух юм бэ гэдэг нь маш ойлгомжтой болоод гараад ирнэ тийм ээ. За, сургуулийн цайны газар 560 яг түүнээс 7 дахин бага 5-г 5-гнаас 3 дахин их халбага байваа гэсэн тийм үү. За, зураглалаа хийн. За, ингээ бот тийм ээ. За, багш нь энийг эднэрийг сая Google Meet хичээлээр аюул сайн тайлбарлаж өгсөн учраас багш нь ингээд бичлэг болгон оруулахдаа бол шууд яриад явчихж байгаа гэдгийг та нар анзаарч байгаа бох тийм ээ. За, болд суудлын машинаар 4 цагийн турш цаг тутамд 75 км явсан зам нь доржин явсан замаас 25 км-ээр бага байгаа. Дорж хэдэн километр аялсан юм бэ гэсэн тийм үү. За, 4 цагт тэгвэл 1 цагт нь 70 км 5 км явж байгаа юм чинь 4 цаг нь 300 км аялах нэ. За, тэгвэл болд маань 300 км аялсан юм чинь яасан? Дорж түүнээс 25 км бага байсан гэхээр